За энэ хичээлээр зэргийн чанарыг харуулах олон жишээ бодъё гэж хэллээ. Эхлээд бүгдээрээ зэрэг, зэргийн илтгэгчийн талаар эргэн нэг санацгаая. Жишээлбэл 2-ын 3 зэрэг хэд вэ? Магадгүй зарим нэг нь 6 гэж хариулах гэж байна уу? Гэтэ энэ бол 6 биш ээ. Юу гэсэн үг вэ гэхээр 2-ыг өөрийг нь өөрөөр нь 3 удаа үржүүлнэ гэсэн үг. Тиймээс эн чинь 2-ыг үржих нь 2, үржих нь 2, үржих нь 2 буюу 2-ыг 2-оор үржээд 4, 4-ийг 2-оор үржүүлээд 8 гарч байна. Хэрвээ 3-ын 2 зэрэг буюу 3-ын квадрат гэж байвал энэ нь 3-ыг өөрийг нь өөрөөр нь 2 дахин үржүүлнэ гэсэн үг юм. Энэ нь 3-ыг 3-аар үржүүлсэндээ тэнцүү. Тэгээд 9 гарна. Дахиад нэг юм жишээ авъя. Өмнө нь энэ тухай үзэж байгаагүй бол ерөнхий төсөөллийг авсан бахаа. За энд 5-ын 7 зэрэг гэж байна. Энэ нь 5-ыг өөрөөр нь 7 удаа үржүүлнэ гэсэн үг. 5-ыг үржих нь 5, үржих нь 5, үржих нь 5, үржих нь 5, үржих нь 5. 7 удаа зөв байгааз? 1, 2, 3, 4, 5, 6, 7. Хариу нь нэлээд их тоо гарах болно. Тиймээс би одоо хариуг нь гаргахгүй ээ. Хэрв хариуг нь олмоор байвал өөртөө бодоод үзээрэй. Эсвэл тооны машин ашиглаад олж болно. Гэтэ нэлээд олон оронтой тоо гарах байхаа. Зэрэг дэвшүүлэхээр тэр тоо маш хурдтайгаар нэмэгддэг. За ямар ч тач зэрэг, зэргийн илтгэгчийн талаар эргэн сануулхад ийм байна. Одоо зэрэг нь айлгуурт хэрхэн хэрэглэгддэг болохыг үзье. 3x за байзаараа өөр өнгөөр бичээдхээ. 3x-ийг үржих нь 3x, үржих нь 3x гэж байвал үнийг хэлбэрчлэе. Үржих үйлдэлийн хувьд нэг зүйлийг эргэн сануул үржигдэхүүний байрыг солиход үржүүр өөрчлөгддөггүй шүү дээ. Манай жишээний хувьд энэ чанарыг хэрэглэвэл 3-ыг үржих нь 3, үржих нь 3 болоод түүнийг үржих нь x-ийг үржих нь x, үржих нь x гэсэнтэй адилхан болно. Түрүүн бидний сэргээн сансан ёсоор 3-ыг үржих нь 3, үржих нь 3 гэдэг маань 3-ын 3 зэрэг гэсэн үг. Энд бас x-ийг өөрийг нь өөрөөр нь 3 удаа үржүүлнэ гэдэг нь x-ийн 3 зэрэг гэсэн үг. Ингээд 3-ын 3 зэргийг үржих нь x-ийн 3 зэрэг болох нь. 3-ын 3 зэрэг гэдгийг хэд байдгийг та хэд мэднэ? 9-ийг үржих нь 3 буюу 27. Тэгэхээр энэ маань 27x-ийн куб болох нь. Харин та нар надаас 3x-ийг үржих нь 3x, үржих нь 3x гэхээр чинь 3x-ийн куб гэж гарах юм шүү. 3x-ийн 3 зэрэг гэж гарах юм шүү гэж асууж мэдэх юм. Зөв үү? Бид 3x-ийг өөрийг нь өөрөөр нь 3 удаа үржүүлж байна. Тиймээс энэ ч бас зөв байх нь. 3x-ийн 3 зэрэг гэж бичиж болно гэсэн үг. Та нар харж байна уу? Эндээс бид зэргийн нэг чанарыг олж харж болох нь. Үнийг чи хэрвээ би ямар нэгэн тоогоор үржүүлээд үржүүрийг нь 3 зэрэг төвшүүлнэ гэвэл үржигдэхүүн тус бүрийг 3 зэрэг төвшүүлээд хооронд нь үржүүлсэнтэй адилхан. Тэгэхээр 3x-ийн 3 зэрэг нь 3-ын 3 зэрэг ба x-ийн 3 зэргийн үржүүртэй тэнцүү буюу 27x-ийн 3 зэрэгтэй тэнцүү байх нь. За дахиад хэд хэдэн жишээ авъя. 6-гийн 3 зэргийг 6-гийн 6 зэргээр үржүүлвэл хэд гарах вэ гэсэн бодлого байна. Энэ маш том тоо гарах бах. Гэхдээ би үүнийг 6-гийн зэрэг хэлбэрээр бичмээр байна. 6-гийн 6-аг өөр өнгөөр ялгаа бичээдгий. 6-гийн 3 ба 6-гийн 6-гийн үржүүр хэд гарах вэ? 6-гийн 3 зэрэг гэдэг маань 6-аг өөрийг нь өөрөөр нь 3 удаа үржүүлсэнтэй ижил гэдгийг бид мэдэж байгаа. 6-аг үржих нь 6, үржих нь 6. Тэгээд үүнийг үржүүлэх нь энэ хэсгийг би ногооноор бичнэ. Харин энд байгаа үржүүлэх тэмдгээ улбар шараар тэмдэглэдэг. Одоо 6-гийн 6-гаар үржүүлнэ. Тэгвэл 6-гийн 6 зэрэг гэдэг чинь юу гэсэн үг лээ? Энэ нь 6-аг өөрийг нь өөрөөр нь 6 удаа үржүүлнэ гэсэн үг. 6-аг үржих нь 6, үржих нь 6, үржих нь 6, үржих нь 6. Дахиад нэг удаа үржих нь 6. За ингээд нийт үржүүр маань ямар болов? Эндээс харвал 6-аг өөрийг нь өөрөөр нь хэдэн удаа үржүүлж байна? 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 удаа байна тийм үү? Энд 3 удаа 9, харин энд 6 удаа. Ингээд бид 9 удаа үржүүлж байна гэж гаргасан. 3 дээр нэмэх нь 6. Тэгэхээр энэ маань 6-гийн 3 дээр нэмэх нь 6 зэрэг буюу 6-гийн 9 зэрэг болох нэ.
Эндээс бид зэргийн бас нэг чанарыг олж мэдлээ. Энэ тохиолдолд 6-гийн 3 зэрэг гэхээр суурь нь 6 байна. 3 илтгэгчтэй зэрэг байна. Ижил суурьтай зэргүүдийг хооронд нь үржиж байвал зэргийн илтгэгчүүдийг хооронд нь нэмдэг байх нь. За ийм жишээ хит хэдийг үзье. За ягаанаар бичлээ шүү. 2-ын 2 зэргийг үржих нь 2-ын 4 зэрэг, үржих нь 2-ын 6 зэргийг хэлбэрчлэх бодлого байна. Энд суурь нь ижил байгаа тул зэргийн илтгэгчүүдийг нэмж болно. Тиймээс 2-ын 2 дээр нэмэх нь 4, нэмэх нь 6 зэрэг буюу 2-ын 12 зэрэг гэж гарна. Энэ бүхэн мэдээж байгаа үстэй. Учир нь энд бол 2-ыг өөрөөр нь 2 удаа, энд 2-ыг өөрөөр нь 4 удаа, харин энд 2-ыг өөрөөр нь 6 удаа үржүүлж байна. Эдгээрийг хооронд нь үржүүлвэл 2-ыг өөрөөр нь нийтдээ 12 удаа үржүүлсэнтэй тэнцүү буюу 2-ын 12 зэрэг болно. Одоо хувьсагч хэрэгэлсэн арай илүү хийсвэр жишээ авч үзье. Гэхдээ уг санаа нь бол адилхан. За x-ийн квадратыг үржих нь x-ийн 4 зэрэг байвал яаж хэлбэрчлэх вэ? Хэдүүлээ сая мэдэж авсан чанараа хэрэглэж болох нь суурь нь ижилхэн x байна. Тиймээс энэ нь x-ийн 2 дээр нэмэх нь 4 зэрэг буюу x-ийн 6 зэрэгтэй тэнцүү болно. Хэрэв надад итгэхгүй байвал x-ийн 2 зэрэг гэдэг чинь юу гэсэн үг лээ? X-ийн 2 зэрэг нь x-ийг үржих нь x гэсэн үг. Үүнийг x-ийн 4 зэргээр үржүүлэх гэж байгаа ба энэ нь x-ийг өөрийг нь өөрөөр нь 4 удаа үржүүлсэнтэй тэнцүү. X-ийг үржих нь x, үржих нь x, үржих нь x. Ингээд харвал x-ийг өөрийг нь өөрөөр нь хэдэн удаа үржүүлэх болов? 1, 2, 3, 4, 5, 6 юм байна. 6 удаа гэхээр x-ийн 6 гарна. Эдгээрээс арай өөр бодлого авч үзье. Дахиад нэг чанарыг харуулах жишээ сонгоё. Гэхдээ энд өмнөх чанаруудаа хамтдаа хэрэглэгдэнэ. А-гийн 3-ын 4 зэргийг хэлбэрчлэе. Эхлээд би чанараа хэлээд дараа нь яагаад ингэж байгааг тайлбарлаад өгье. Хэрэв зэргийг зэрэг төвшүүлж байвал зэргийн илтгэгчүүдийг хооронд нь үржүүлнэ. Тэгвэл энэ жишээний хувьд А-гийн 3-ыг үржих нь 4 зэрэг буюу А-гийн 12 зэрэг болно. Яагаад ингэж байгаа лээ? Энд А-г өөрийг нь өөрөөр нь 3 удаа үржүүлж байгаа бөгөөд түүнийг өөрөөр нь 4 удаа үржүүлнэ гэсэн үг. А-гийн 3 зэргийг үржих нь А-гийн 3 зэрэг, үржих нь А-гийн 3 зэрэг, үржих нь А-гийн 3 зэрэг болно. Ингээд харахаар энэ суурьуд нь адилхан байгаа тул зэргийн илтгэгчүүдийг нэмнэ. Энэ нь тэнцүү А-гийн 3 зэрэг дээр нэмэх нь 3, нэмэх нь 3, нэмэх нь 3. Эндээс бол А-гийн 3 зэргийг үржих нь 4 буюу А-гийн 12 зэрэг гэж гарна. За ингээд энэ хичээлээр мэдэж авсан чанар бүрийг эргэн нэг харцгаая. Үүнийг хэдүүлээ түрүүнд үзсэн байгаа. X-ийн квадратыг үржих нь x-ийн 4 зэрэг маань тэнцүү x-ийн 6 зэрэг болж байсан биз дээ. 2 дээр нэмэх нь 4 нь 6 гарна. Дараагийн чанар бол x-ийг үржих нь y-ийн a зэрэг нь x-ийн a зэргийг үржих нь y-ийн a зэрэг. X-ийг үржих нь y-ийн a зэрэг нь x-ийн a зэргийг үржих нь y-ийн a зэрэг байдгийг энэ хичээлийн ихэнх хэсэгт бас үзсэн. Хардаа энд байна. 3-ын 3 зэргийг x-ийн 3 зэргээр үржүүлсэндээ тэнцүү. Энд хэлсэн чанарын дагуу хийгдэж байна. 3x-ийн 3 зэрэг нь 3-ын 3 зэргийг үржих нь x-ийн 3 зэрэг гэж гарч байгааз. Хамгийн сүүлийн чанар бол x-ийн a-гийн b зэрэг гэдэг нь x-ийн a-г үржих нь b зэрэг гэсэн үг. Энэ чанартай дөнгөж түрүүн энд таарсан. А-гийн 3 зэргийг ахиад 4 зэрэг төвшүүлсэн нь А-гийн 3-ыг үржих нь 4 зэрэгтэй тэнцүү буюу А-гийн 12 зэрэгтэй тэнцүү байхыг харсан. Одоо харин эдгээр чанарыг хамтд нь хэрэглэх илүү нийлмэл бодлого бодож үзье. 2xy-ийн квадратыг үржих нь хасах x-ийн квадратыг үржих нь y-ийн 2 зэргийг үржих нь 3x-ийн квадратыг үржих нь y-ийн квадрат. Үүнийг хэлбэрчлэх гэж байгаа. Үүнийг бид хасах 1-ийг үржих нь x-ийн квадрат, үржих нь y, үүнийг квадрат гэж бишиж болно. Үржүүрийг квадрат зэрэг төвшүүлж байгаа болохоор үржигдэхүүн тус бүрийг квадрат зэрэг төвшүүлнэ гэсэн үг, тийм ээ? Энэ хэсгийг хэлбэрчилбал хасах 1-ийн квадратыг үржих нь x-ийн квадрат, үржих нь y-ийн квадрат болно. Ингээд цааш хэлбэрчилбал хасах 1-ийн квадрат маань 1 болох ба x-ийн квадрат гэхээр
Төрөнд үзснээр зэргийн илтгэгчүүдийг үржүүр болох тул x-ийн 4 зэрэг гэж гараад түүнийг үржих нь y-ийн квадрат болж байна. Голд нь байгаа энэ хэсгийг нь хялбарчлаад болчихлоо. Бусад хэсгүүд нь энд бас байгаа тул ингээд бичээдхий. Энд 2x-ийн квадрат гэж байгаа. Энд болохоор 3x-ийн квадрат, y-ийн квадрат гэж байгаа. Одоо бид шууд үржүүлэхэд бэлэн боллоо. Үржих үйлдэл гүйцэтгэхэд бид үржигдэхүүний байрыг сольж болдог. Хялбарчлахад амар байх болохоор дарааллыг нь өөрчлөө дахиад бичье. 2-ыг үржих нь 3 гээд хойноос нь x-тэй гишүүдийг ялгаад өөр өнгөөр бичээдхий. X-ийг үржих нь x-ийн 4 зэрэг, үржих нь x-ийн квадрат байх нь. Одоо y-тэй гишүүдийг араас нь бичвэл y-ийн квадратыг үржих нь y-ийн квадрат, үржих нь y-ийн квадрат болно. Ингээд ямар үр дүн гарах нь вэ? 2-ыг 3-аар үржлээ. Та нар хэд гэдгийг угаасаа мэднэ штэ. 6 гарна. Тэгээд x-ийг үржих нь x-ийн 4 зэргийг үржих нь x-ийн квадрат үржүүрийг олно. Нэрээ сануулах нэг зүйл бол x гэдэг чинь x-ийн 1 зэрэг гэсэн үг. Ямар ч тооны 1 зэрэг нь тэр нь өөрөө байдаг тийм үү? 3-ийн 1 зэрэг бол 3 байдаг гэдгийг та нар мэднэ. За тэгвэл энэ үржүүр маань юу гарах нь вэ? Адилхан x суурьтай байна. Иймээс илтгэгчүүд нь нэмэгдээд x-ийн 1 дээр нэмэх нь 4, нэмэх нь 2 зэрэг болно. Дараагийн алхам дээр нийлбэрийг нь олчихъя. Одоо харин y-тэй гишүүд үржүүр нь y-ийн 2 зэрэг дээр нэмэх нь 2, нэмэх нь 2 зэрэг гарах нь. Ингээд хариу маань яаж гарах нь вэ? 6x-ийн 7 зэрэг, y-ийн 6 зэрэг гэж гарлаа. Та нар мэддэг байж магадгүй ч нэг сонирхолтой асуулт асууя. Аливаа тооны тэг зэрэг хэдтэй тэнцүү вэ? Жишээ нь 7-гийн тэг зэрэг хэд байх вэ? Би шууд хариуг нь хэлбэр та нар гайхах бах та. Энэ бол нэгтэй тэнцүү. 1-ийн тэг зэрэгч бас 1 байдаг. Тгээс босод бүх тооны тэг зэрэг нь нэгтэй тэнцүү. Яагаад ийм байдаг талаар та нарт жоохон сэжүүр өгье. 3-ийн 1 зэрэг гээд цааш нь 3-ийн зэргүүдийг бичье. 3-ийн 1 зэрэг, 3-ийн 2 зэрэг, 3-ийн 3 зэрэг. Бид энд суурин зөвхөн 3 байх үед л авч үзэж байна. 3-ийн 1 зэрэг нь 3. Бид ингээд олоод ээж чаднаа. 3-ийн 2 зэрэг нь 9, 3-ийн 3 зэрэг нь 27. Гэвч бид 3-ийн тэг зэрэг хэдтэй тэнцүү болохыг олох гээд байгаа. Тэгэхээр би зэргийн илтгэгчийг бууруулах хэрэгтэй байна. Зэргийн илтгэгч 1-ээр буурах бүрд 3 дахин буурна. Өөрөөр хэлбэл 27-оос 9 рүү шилжихэд 27-г 3-т хуваана. 9-өөс 3 руу шилжихэд 9-ийг 3-т бас хуваана. Тэгэхээр энэ зэргээс энэ зэрэг хүрэхийн тулд бид дахиад 3-т хуваах ёстой биз дээ. Иймээс ямар ч тооны тэг зэрэг нь яагаад 1 байдаг учир нь энэ байх нэ. Энэ тохиолдолд 3-ийн тэг зэрэг нь 1 байхыг харууллаа. Дараагийн хичээлээр эргэн уулзцгаая.